Орхон аймгийн ард иргэд та бүхнийхээ амар гэрэн мэдчилээ. Аль багштын сургалтад соён гэгэрүүлэх чиглэлээр хийгдсэн ажил. Орхон аймгийн эрүүл мэндийн газар аймгийн захиргааны аль багш нартай хамтран нэг аль багчийн 374 мянган төгрөгийн шинжилгээ буюу 147 аль багчийн 54 сая 978 мянган төгрөгийн үн бүхий лабораторийн шинжилгээ, дотрийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, уушигны үйл ажиллагаа, компьютер томограф нийт 5 төрлийн шинжилгээнд хамруулсан эрүүл мэндийн удирдлагыг зохион байгуулж, болцсохгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Улсын 2 дугаар зөвийн эмнэлгийн нүүдлийн амлалтууд тоноглогдсон эрдэлтрүүлэг, онцлогоо үйлчлэгийн багтай хамтран аль багш нарыг зүрх судас, эмэгтэйчүүд, чих хамар хоолойн нарийн мэрэгжлийн үзлэг, мөн ходоод, улаан хоолойн дуран болон цээжний иргэнтхийн онцлогоо, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, лабораторийн лавлгаа шинжилгээ үйлчлэгт бүрэн хамруулж ажиллалаа. Монгол генералын өдрийг тохиолдуулан Орхон аймгийн цагдаагийн газар, дотоодын цэргийн анги, салбарын аль багш нартай, дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Чингистэй уулзах уулзалт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2024 оны 4-р сарын 10-ны өдөр Уургачин соёлын ордонд зохион байгууллаа. Тус аймгийн Эрдэнэт дулааны цахилгаан станц, төрийн өмчит хувьцаат компани барилга байгууламжуудын хамгаалалтыг дотоодын цэргийн 821-р тусгай салбарын мэдэж шилжүүллээ. Бригадын генерал Гамбат Орхон аймгийн цагдаа дотоодын цэргийн алба хаагчтай уулзаж, байгууллагын ахмад ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг дэмжих, ахмад дунд залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд анхаарч ажиллах талаар уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус зохион байгуулав. Эрдэнэт үйлдвэрөө төрийн өмчит үйлдвэрийн газрын хангарт спорт зохицуулбартай хамтран 141 аль багчдын бадминтон, усан спорт, фитнес, волейбол зэрэг төрлөөр үн төлбөргүй хичээллүүлж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аль багчдын дунд өөрсдөө үйлдвэрлэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Дэлхийн гэр бүлийн өдрийг аль багчдын гэр бүлийн дунд шинэлэг байдлаар ярьцлага, ток шоу хэлбэрээр зохион байгуулж, халамжид хань шалгаруулах, хилтэс тасаг бүрээс халамжид хань тодруулан, өргөмжлөлт, гарын биелэг, дурсгалын зүйл гардуулан 3 аль багчийг гэрдэг ёслолын ажлыг зохион байгуулав. Цагдаагийн газрын ахлагч нарын дунд шилдэг ахлагч тэмцээнийг 8 төрлөөр зохион байгуулж, цагдаа дотоодын цэргийн ахлагчийн зөвлөлийн 2024 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг эрчимжүүлэх, ажлын хүрээнд ахлагч нарын дунд анх дахь зөвлөгөөн алба багчдыг оролцуулж, 12 дугаар сарын 11-ний өдөр ахлагчийн тэмдэглэлт өдрийг цагдаагийн газрын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлв. Улаанбаатар Эрдэм их сургуулийн эрх зүйн бакалаврын 2024-өөс 2025 оны хичээлийн жилд 5 алба багчдыг элсүүлэн суралцуулж байна. Дотоодын их сургууль, Орхон, Чихээ утга их сургуулиудад бакалавр, магистр, докторийн сургалтанд 19 алба багчид хамрагдж байна. Алба багшны нийгмийн асуудал, ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын төрийн одон медаль, цэргийн гавьяаны одонгоор 1, цэргийн хүндэт медалаар 7, хууль зүйн дотоод хэргийн яамны цагдаагийн алдар 2, хууль зүйн салбарын тэргүүний ажилтан 1, хүндэт жуух бичиг 17, цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух 6, цагдаагийн гавьяа тэмдгээр 8 алба хаагчийг тус шагнуулахаар материалыг нь холбогдох албадаар дамжуулан цагдаагийн ерөнхий газарт хөргүүллээ. Цагдаагийн газар дотоодын цэргийн алба багчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Орхон аймагт хил залгаа Булган аймгийн Бугад, Орхон, Хангал, Сэлэн сум, Орхон аймгийн Баян өндөр сум, Жарлан сумын засаг дарга нарт алба багчдын өрхийн хэрэгцээнд газартай болох талаар хүсэлт хөргүүлэн өөрийн нэр дээр эзэмшлэхүү байгаа 352 алба багч байгаагаас 150 алба багчид 0.7 гааг болон цуслангийн газрыг олгуулад байна. 2023 онд ажилтнанд орсон Орхон аймгийн Баян өндөр сумын уртын гол багт байрлах түрээсийн орон сууцанд орон нутгийн удирдлагуудад хүсэлтийг хөргүүлэн цагдаагийн газрын 4 алба багчийг оруулж арилжааны банкнуудын захирлуудтай уулзалт зохион байгуулан 8 алба багчийг 6% ипотекийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллалаа. Орхон аймгийн цагдаагийн газрын эзэмшилд байдаг 2-ын хорооллын соён ботгонд алба багчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн Майдер инженерийн констракшн хариуцлагатай хувьцаат компанитай хамтран цагдаагийн газрын 13 албан хаагчдыг 1 м квадрат байрыг сая 400 мянган төгрөг буюу зах зээлийн үнийн дүнгээс доогуур үнээр хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр оруулахаар гэрээг байгуулан шийдвэрлэлээ.
Тус байр нь 2025 оны 1-р улиралд ашиглалтанд орох ба одоогоор дотор засал чимэглэлийн ажил хийгдэж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 1305 дугаар тогтоолоор батлагдсан төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрөөс нийгмийн дэмжлэгт тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн Ахмад Эрдэнэбат нь хамрагдаж 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөнд тэтгэмжинд хамраглалаа. Алба хаагчдын цалин хөлс, хувцас хангалтын талаар Монгол Улсын засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолоор төрийн алба хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоосонтой холбогдуулан тус цагдаагийн газрын алба хаагч тус бүрийн цалин 2024 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн 190,500 төгрөгөөр нэмсэн байна. Засгийн газрын 301 тогтоолын дагуу алба хаагчдын гүйцэтгэлийн төлөлөөг үнэлэн давхарсан тоогоор 456 алба хаагчдад 196 сая төгрөгийн урамшууллыг удирдал хагас бүтэн жилээр тооцоон олгосон байна. Тус онд 8 удаагийн хангалтаар давхарсан тоогоор 903 албан хаагчдад 48 нэр төрлийн 3982 ширхэг хувцас тараан олгосон байна. 2024 онд Ахмадын сангаас спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад 8,30,400 төгрөг. Нэг удаагийн буцалтгүй тусламж 26 Ахмад ажилтнанд 10,428,000 төгрөг. Цагаан сар Ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх зардалд 56,516,000 төгрөг зарцуулагдсан байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэгдсэн ажил арга хэмжээ. Орхон аймгийн камер чөлөөлтийг цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор ногоон эрдэнэт төслийг хэрэгжүүлэх санал гарган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч болон засаг дарга нарыг мэдээлжлүүлэхээ удирдлагын төвд урьж камерын хяналтын тухай нутаг дэвсгэрт ямар байгааг нэг бүршин танилцуулж ажилласнаар 2024 оны орон нутгийн төсөвт шинээр камержуулах ажил 4 тэрбум, хяналтын камер дагсан гэрэлтүүлэг, шилэн кабель тоног төхөөрөмжөнд 2 тэрбум, нийт 6 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн ажиллалаа. Уг төсвийн хүрээнд энэ оны камержуулалт ажил тендерийн сонгон шалгаруулалт хийгдэж 7 аж ахуйн нэгж шалгарч өнөөдрийн байдлаар 3.7 тэрбум төгрөгийн 633 хяналтын камерыг ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна. Ногоон бүс төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээгээр улсын хэмжээнд орон нутгуудыг манлайлан ажиллаж 2 албан хаагч цагдаагийн гавьяа, 1 алба хаагч цагдаагийн ерөнхий газрын жуух бичгээр шагнагдсан байна. Орон нутгийн 2024 оны төвсөд цагдаагийн газар шаардлагатай хөдөлгөөн тэргуулийн тээврийн хэрэгсэл худалдаа авах зардалд 440 сая төгрөг шийдвэрлүүлэн аймгийн худалдаа авах ажиллагааны газарт 5 тээврийн хэрэгсэл худалдаа авах тендерийг зарлаж Монгол хүнтэй компани шалгаран гэрээ байгуулан тээврийн хэрэгслүүдийг 2024 оны 4-р сарын 4-ний өдөр хүлээн авч албаны үйл ажиллагаанд ашиглаж байна. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу замын хөдөлгөөний болон хэв жимийн зөрчлийг арилгах чиглэлээр улсын бодлого болгосон нийт 1 тэрбум 28.2 сая төгрөг төсөв төвлөрүүлж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 24 хэсэгчилсэн болон тусгай арга хэмжээг зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 276.8 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн байна. Баян өндөр сумын засаг даргын тамгийн газраас худалдаа авах ажиллагааны тендер зарлаж, Ариун тэнгэр компани шалгарч, Хаваал Дарго X, Star X 2 тээврийн хэрэгслийг 171.5 сая төгрөгөөр худалдаа авч, дотоодын цэргийн 821 дугаар тусгай салбарын үйл ажиллагаанд ашиглаж байна. Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар аймгийн хэмжээнд 2024 оны 11 сард 929 гэмт хэрэг бүртгэгдэж 657 хэрэгт 743 хүн яллагчаар татагснаар хэргийн илрүүлэлт 61.9% байна. Өмнөх онд бүртгэгдсэн хэрэг 36.6%, гэмт хэрэгт холбогчдын тоо 26.4%. 18 наснаас дээш насны 10,000 хүнд ноогдох гэмт хэрэгт 36.3 парадецимиллээр хэргийн илрүүлэлт 0.71%-аар тус өссөн байна. Нийт гэмт хэргийн 125 буюу 13.4% нь хулгайлах, 332 буюу 35.7% нь хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 268 буюу 28.8% заллих гэмт хэрэгүүд байгаа бөгөөд эдгээр гэмт хэрэгүүд нь нийт хэргийн 725 буюу 78%-ийг эзэлж байгаа нь гэмт хэргийн гаралт өсгөд нөлөөлсөн байна. Гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирч 887 иргэн хохирч 13 хүн нас барж 379 гэмтжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 75.3%-ийг нь нөхөн төлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.71%-аар өссөн байна. Амар тайван амьдралын төлөө хамтдаа